За би яг одоо Солонгосын Сөүл хотод ирсэн байна. Тэгээ надтай хамт миний камерыг барьж надад туслах хүн нам яага. Солонгосын хамгийн сонирхолтой гудамжны бас юм үндэсний айгу гой. Тэгээ та нарын харж байгаагүй зүйлсүүдийг аль харуулахыг хичээнэ бас өөрөө идж байгаагүй зүйлсүүдийг бас идэж сонирхож туршиж үзье гэж бодож байгаа. Солонгост ирээд хамгийн ихний сонирхолтой идэх зүйл болохоор ийм амьд наймалж байгаа. Бөөнөрөө идцгээ. Энд чинь харин хөөхөн хөдөлгөөн багтаа юм шүү. Сонирн байна. Ийм тэмтрүүлүүд нь айгүй эвгүй юм байна. Тэгээ тархин. Гэтэ ер нь бол энэ хөлийн лидерээ гэсэн. Тэгээд энэ хөлийн одоо идэх гэж байна. Соусанд нь дүрээд энэ наймалчиг яг Солонгост яг ингээд түүхийгээр нь иддэм байлаа шүү. Энэ ингээд тэмтрүүлүүд амар хэцүү юм байна. Энэ ингээ хөлн тасарсан ч гэсэн ингээ хөдлөөд идэм бэ. Ингэнэ зузаан мах нь айгүй амттай гинэ. Заазагддаг юм байна. Сайн миний хэлэг ингэсэн. Хамаг зөргөө гаргаад энэ наймаалжиг хазаж буй энэ торгон мөчөд яг миний арталт K-pop-ийн копирайттай дуу яваад байсан. Тэгээ би одоо ингээ voice хийж дууг нь хааж нэг аргалцхийгээд ингээ байж байна. Ямар ч хамт байхгүй. Наймаалж нь би 10-аас 2 оноо өгнө. Зүгээр ингээд идэж яхад хөдлөөд байгаа нь амар сонирхолтой байна. Одоо энэ наймаалжиг би ингээ гаран дээрээ тавьсан байгаа зү. Тэгээ миний гарыг амар сорж ийн. Ингээ сороод байна. Ингээ бомбдаад. За одоо Солонгосын хамгийн алдартай ийм загсан хэлбэртэй бичэн гэх юм уу нэг ийм гурилан ийм зүйл идэж үзэх гэж байна. Аим гоё унарч байна. За Солонгосын хамгийн алдартай дээр үеэсээ идэж ирсэн ийм загсны хэлбэртэй талах байгаа. Bakery-ний төрлийн юм. Дотор нэг ийм цагаан юмтай л юм байна. Нэг ийм крем молко. Сүүл нь хамгийн амттай байдаг. За. Молкод дах шиг л. Энд 10-аас 8.3 оноо өглөө. За энэ болохоор ийм будааны шүүс байгаа. Яг энэ далхтайгаа яг ингэж уудаг гинэ. Гоё хүүтэ. Гэтэ энэ будаанаас өөр нэг юм амтагтаад байх юм юу вэ? Жаахан ийм чихэрлэг будааны шүүс шиг байна. Ер нь бол нэг будаа угаасан ус шиг гэх юм уу да. Одоо энийг ингээ харах юм бол ингээд ийм чихэрлэг будааны шүүс гэх юм уу. За нэг тиймэрхүү юм байна. Энэ нэлээд чихэрлэг. Энд би 10-аас 4 оноо өглөө. Солонгос бол мэдээж dabbugiгаар алдартай. Dabbugi яг урталт нь суугаад идэж үзэх гэж байна. Харж байгаад хамгийн ийм гоё том dabbugi авлаа. Чаймаг сэмнэда. Бяс гоё наа. Бяс идэж үзээгүй юм бас идээд сонирхолтой байна. Dabbugiгаар бол үнэхээр алдартай юм байна. Яачгүй. Солонгост л штэ. Ингээ нэг аяганд хэдэн dabbugi байгаа вэ гэхдээ 1 2 3 4 5 6 ширхэг dabbugi надад сая өгсөн байна. 6 ширхэг dabbugi 3000 вон. Амар халуун ногоотой бол биш. Тийм аа, халуун ногоогүй ч бол биш. Айгу гоё. Энд би 10-аас 9 оноо өглөө. Чинчаа маш та. Харин хамгийн өндөр оноо. Нэг тийм халуун ногоогүй байгаа зү. Яг гоё бүрэн болцсон. Би одоо та нарт буцалж байгаа dabbugi харуулъя. За ингээд Солонгос ихч надад зөвхөн ингээд үйлчлээд dabbugiгаа хийгээл энэ. Одоо энэ тогоотой dabbugiгаа тэгээд надад уулан зориулж хийсэн. Тэгээд бусад Солонгос хүмүүстэй зараад зөндөө их мөнгө олгоё нэгч маань. Юусэн оноо өгсөн dabbugi маань үнэхээр амтай. Сая би юм үдэн захиаллаа. Тэгээ ингээ үдэн аяган дотор ирж гэн. Уулын юм шортой уулан тэнд байгаа. Гэтэ угаасаа шортаг угаасаа Монголд бид нар дандаа л иддэг юм чи юм аяган дотроос үдэнээ халбагдаж идэж үзье. Солонгос үдэн. Амар амтай. Үдэнд би жоохон махтай амар дургүй байсан. Тэгээ одоо би маш дуртай болоод байгаа. Та нар үдэнд дуртай юу дургүй юу комент бичээрэй. Одоо шүлээ нуулаа. Гоё ногоон сонгонтой гоё шүлээ. Шүл гэх юм уу юу юм бэ? Ингэж яваад идэгэстэй Солонгосчууд. Энэ үдэнд би 10-аас Аим гоё наа. Адилхан 9 оноо өглөө. Яа, энэ Солонгосын гудамжны хоол бүр
үнэхээр тасарсан амттай. Би одоо ингэ бичлэгийн эдитлээ сууж байгаа байхгүй. Тэнгүүд яа би эндээс дахиад нэгийг аваад идчихгүй явтаа гэнгээ бодоо шүлсээ асгаруулад ингэ сууж гин. Blackpink бүр солонгосыг эзэгэнцсэн юм бэлээ. Би бүр яг тийм гэж бол бодоогүй. Тэгээ ийшээ харангуут л Jenny-гийн зураг, ийшээ харангуут Lisa, Jisoo, Rose-гийн зурагнууд заяа. Бүр солиотой. За би энэ жил заавал Blackpink-ийн тоглолтыг боддоор нь үзнэ гэж шийдсэн. 14,000 төгрөгөөр Blackpink-ийн тоглолтыг үзэх боломжтой гэвэл итгэгдэж гин үү? Итгэх хэрэгтэй. Pizza Hut-ийн Pink Milk-ийг 14,000 төгрөгөөр салбараас худалдаж аваад баримтаа www.pizza Pizza Hut loyalty цэгийн сайтад бүртгүүлээд 2026 оны 1 сарын 17-нд Японы Токио хотод болох Blackpink хамтлагийн тоглолт үзэх 3 азтны нэг болоорой. Маханд дурлагсад халипино дахиа мах, хайм, бяслагтай гэсэн 3 төрөлтэй мэлтс маань зөвхөн салбаруудаар худалдаалагдана гэдгийг санаарай. Солонгосч ингээд одолоод юм шүү бэ. Тань хүүхд зураг даруулаад байна. Oh, can I get one more? Okay. Thank you. Did you camera? It's actually really good. Yeah, I know. Тангуулаа би өмнө ерөөсө гэртээ хийж байгаагүй, бас ерөөсө өмнө идэж байгаагүй. Айгу сонирхолтой санагдаж байна. Айгу хатуу. Сонирхол юм байна. Энэ шууд минь аим хүүтэн байна. Солонгос тангууд гоё юм. Жимсэн дээрээ хөргцэн байгаа саахан айгу тийм нэмхэн юм байна. Энэ солонгос жимснүүд ямар гоё юмтай юм бэ? Бас миний төсөөснөөс аим гоё юм. Би хазангууд л ингээл чихэр аяах ах гэж бодсон ч доторх жимсэн бол айгүй гоё л амтагтаад байна. Жимсэн арай том байсан бол гоё яах гэсэн юм шиг санагдаж байна. Гэтэ гадна бүрхүүл байгаа энэ нь амар гоё юм. Хатуу. За 17.1. Одоо би Dragon Bird Candy гэж байна. Өмнө би өөрөө гэртээ хийж идчихсэн. Одоо би Солонгост яг Солонгос хүний гараас Dragon Bird Candy идэж үзэж байна. Одоо энэ сунгаад байгаа юм нь болохоор сахар байгаа. Игний боллоо, 8 боллоо, 16 боллоо, 32 боллоо. 2048, 4096, so 8192, last 16,000. 감사합니다. 자, Dragon Bird Candy. 자, 암세. Бүр яг cotton candy. Амар нарийнхан ширхэгтэй. Айгуу гоё. Уул нь эн чинь ингээд нуус сахар штэ тий. Гэтэ ингээд яг ингээд амсангууд нэг юм ирис шиг амтагтаад байна ерөөсөө. 맛있다. 아이고 амттай. Яг ирис шиг амтгаж байна. Тэгээд маш нарийнхан ширхэгтэй. Ийм луугийн савлан жихэр гоё амттай. Нэн би 10-аас яг чихэртэй болохоор 5 оноо өгч 10-аас 5. За одоо би болохоор ийм хус идэх гэж байна. Хус гэдэг юм болоо юу гэдэг юм болоо нэг ийм модон дотроос ингээд жажлаад тэгээ шүүсийг ингээд гаргаж иддэг. Уулын нэг ингээд сайн ингээд шахаад ийм жуус болгож ууд юм байна. Тэгээд сая ном ихч надад жуус болохгүй ингээд контент хийх байгаа юм аа. Энийг ингээ яг зүгээр ингээ хашлаад бидэн зараад өгөөч. Уул нь 5,000 won гэсэн. Тэгсэн чинь үгүй энийг ингээ нэг нь 3,000 won-оор зарчхаа гэж саяны ахаас ингээ гуйж гаад 3,000-аар хямдруулж авсан би хоёр сая 2,000 won хэмнчлээ. Тэгээд одоо энийг хазаж идэж үзье. Ингээ ажлангуу дотроос шүүс ялгарна. Амар чихэрлэг. Яг чихэртэй ус шиг юм байна. Энийг ингэж ажиллангууд яг мод шиг хэрнээсээ дотроос нь шингэн юм гардаг. Шингэн юу хэмдэ? Нэг тийм хатуу гадуура модтой мэлээ. Тэгээ энийг сая хутгаар ингэж нэлийн арилгуулад арай дайжгүй болгоцсон. Сонир юм байна. Дотроос нь ингэж шингэн чихэртэй ус ялгараад хараа амар гоё юм байна. Энд би 10-аас сонирхолтойсэн болохоор 7.3-ыг өгчээ. Намайг эндээс хүмүүс амар хараад ах юм аа. Болооч. Би сая дэлгүүр ороод Солонгосын будааны боовоор алтартай штэ тий. Тэгээд ийм догны дэлгүүр ороод янз янзын ийм өөртөө сонирхолтой санагдсан ийм будааны ийм юмнууд авсан. Cheers.
Эндээс бүр үнэхээр гоё унарч байна. Яг юм агшаасан будаа. Ингээд дотор нь сүү хийгээд энэ ягааныг нь яа. Гэтэ дотроо нэг юм юмтай юм байна. Энэ яг юу юм бол би сайн мэдэхгүй байна. Амтай ч гоё. Энд дуртай та нар сонсож байгаа бах те. Би танарт харуулаач. Харуулахгүй шууд идэ хийчлээ. Би дотор нь юм байгааг сайн мэдсэнгөө. Дотроо нэг юмтай бурам шиг ч юм уу, ийм самар ч юм уу. Самар нухад хийсэн юм шиг. Тэгэж амталтаад байна. Одоо энэ ногооноос нь л идчихээ. Ногоо нь бүр ганцхан шиг л байгаа да. Энийг сонирхол татаад наа. Дотроо бас дахиад юмтай. Нэг юу юм бэ? Бүүмэд. За дараагийнх нь болохоор өнөө миний том давбуги. Энийг идэж үзмээрээ. Йоо, би энийг л Солонгос дээрээ идхийг хүссэн шүү дээ. Giant dabbugi. За энийг би халуун усанд буцлагчглаа. Халуун дог идэж үзье. Бодит амьдрал дээр энэ бүр үнэхээр ингээд энгийн жижиг dabbugiгаас хамаагүй том dabbugi. Дог юм уу? Энэ боданы энэ дог бол үнэхээр гоё амттай. Энэ дарваш баг 11 хахаа. За би яг одоо хам мөрний иргэнд гэж худлаа ялаж явах юм гоё. Нуурын дэргэд бичлэгээ дуусгах гэж байна. Өнөөдөр айгүй сонирхолтой Солонгосын үндэсний хоолнууд бас гудамжны ер нь байж болох бүхий Солонгост идэж болох гой зүйлсүүдийг сонирхож үзлээ. Тэгээ надтай хамт энэ бичлэгтэр маань нами хамт байлаа. Баярлалаа. Надад ингээд аюу гоё туслаад одоо миний цүнхийг ингээ барьчихсан. Тийм ээ. Надад аюу гоё мэдрэмж төрүүлээд таалагдлаа. Ашгүй дээ би энэ газар таалагдасаа гэж дотроо бодоолсон. Өнөөдөр аягүй сонирхолтой одоо гоё нар жаргах гэж. Тэгээд би одоо энэ арталт гүйж байгаа хүмүүс шиг одоо хоолоо шингээж гүүх гэж байна. Тэгээ нилээн зөндөө их юм идчихлээ. Миний ходоод бүр зөндөө уулын Солонгост их гоё амттай юмнууд байд юм байна. Тэгээ бүгдийн идийг гэхлээр миний ходоод дийлэхгүй нэ. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээ Энд хүргээд дуусгая. Сорцсон. За баяр дээ. Бичлэгээ үзсэн баярлаа. Чагаа. Чаа гинжин гэдэг.